За энэхүү багш нар ажил хаяад 5 дахь өдрөө өнгөрч байгаа ч даруйтай шийдэл бодиттой үр дүнд хүрч чадаагүй хуваар байна. Тэгвэл улс орны бүтээн байгуулалтын салбарт шин залуу боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлдэг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын ажлын ачаалал цалин хөлсний талаар дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ. Түүнийг Сосор Урмын Баяраа гэдэг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаад 18 жилийн хугацааг үдэж байна. Түүний ажил өглөө 8 цагаас орой 18 цаг хүртэл үргэлжилнэ. Зарим тохиолдолд илүү цагаар уртасгаж ажиллах нөхцөл байдал үүсдэг. Түүний хувьд 4 ангийн 60 орчим суралцагчдад гаг нуурын онлын мэдлэг болон практик хичээлийг задаг. Ажлын ачаалал ихтэй байдаг ч гар дээр авах цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүйг тэрээр хэлж байна. Сая 600 орчим л авдаг шүү дээ. Тэгээ яг хоо нэмэгдэл бол одоо анги даасмаас нэмэгдэл бол тодорхой явсан. Базрын нэмэгдэн. Гэхдээ одоо бид нарын амьдрал хот тэтгэл бас үнэхээр хүрцэхгүй байна. 4 анги байгаа нурын. Тэгээ багш нар бол 3 багштай. Үндсэндээ 4 5 багшийн одоо ачаалттай байх хэрэгтэй. Тэгээ 3 багш л одоо цагаа хувааж бод ингээд ажилдаг. Тэгээ энэ бидний ажлын бүтээмж бол их юу өндөр тэгээд цалин хөлс байгаа учраас залуучууд маань бас энэ мэрэгчлэр мэрэгжлийн боловсролын салбарт бас ажиллахад бас хүндрэлтэй. Түүний хувьд 18 жил орчим багшлахтаа ойролцоогоор 1000 орчим шавь сурган бэлтгэжээ. Мөн олон шавьнаар нь дотоодын болон олон улсын нэр хүндтэй тэмцээнээс шагнал авч энэ салбарт өнөөдрийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар гар дээр 1.6 сая төгрөгийн цалин авч байгаа нь хаанач хүрдэггүй. Харин өөрийн мэргэжилдээ дуртай, ажилдаа хайртай учраас өдийг хүртэл ажиллаж байгаагаа хэллээ. Хамгийн гол нь түүний залгамж халааг авах шинэ залуу багш нар орж ирэхгүй байгаад харамсаж явдгаа хэлж байна. Мэргэжилдээ дуртай энэ янсараа одоо энэ мэргэжлийг эзэмшээ ирсэн. Тэгээ өөрийн мэддэг чадсан энэ залуу үедээ сургаж танилцах энэ чиглэлдээ хөдөлж байгаа учраас мэргэжлийн дуртай учраас эндээ ингээд байгаад байгаа юм байна. Залуучууд маань бол одоо үнэхээр бас зөөхөн жил ажилласан. Тэгээд одоо ажиллахад нөхцөл нь хүнд гагнуур бол ялангуяа одоо хүнд нөхцөлд ажилладаг учраас бас хүнд орцооны нөхцөлд ажилладаг учраас тэний одоо багш нар бас үнэхээр хаал авч байна. Одоо тэр залуу учраас орж ирэхгүй байна. Үнэхээр орж ирсэн гэсэн цалин бол одоо төдийлөн тогтвортой ажиллаж чадахгүй. Түүний бэлтгэн гаргадаг шавнар нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй, өндөр цалин хангамжтай ажлын байранд очдог учраас багшаар ажиллах боловсон хүчин олддоггүйг хэллээ. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын цалинг олон улсын жижиг төвшөнд хүргэх шаардлагатай байгааг санууллаа.